юу өвдөг эднэр нэг шуманд байх хэвээр. За зөөлөө суллаа, төвдөө авчирлаа. Хоёр гараараа тэврээд хөвлөө гой хойрыг ойртуулад. За эндээсээ зөөлөн жигээд буулгалаа. За баруун хөлөө нуглаад аваад ирээ. За ялгаахгүй хөвлөө гой хойрыг ойртуулад, нуглаад багаар ойртуулад сунгаад. За эндээсээ дээрээ зүүн талдаа тавьж агаад баруун хөлөө зүүн тал руугаа унгаач гэсэн үг. За ангин гутаа баруун гарыг биеэс холдуулаад алгыг дээшээ харуулж байна. Харц баруун гарын үзүүрлөө. Зүүн гараараа баруун хөлөө сайхан хөдөлгөөнгөө дараад. Ингээ биеэс суллаад яг өөртөө таатай тухтаагаар энэ байралтаа ороод биеэс суллаад амраа. Ялангуяа ташаан дээр ирж байгаа сунгалтыг мэтрээд. За ямар нэг өвдөлт байна уу манайхан? Сунгалт бол байх хэвээр. Сунгах, өвдөх хоёр өөртэй. Тэр өвдөлт байх юм бол далаацаа багасгах гэсэн хөдөлгөөнийхөө далаацаа багасгах. Өвдөлтгүйгээр хийнэ гэсэн үг. Гүнзгий амьсгал аваад гаргаад тайвшраад амраа. Бие мэдрээд бие дээр ирж байгаа. Мэдрэмжүүдээ мэдрээ. Би ингээ хоёр тишээ мушгирсан байгааг анзаараад мэдэрч байгаа тий. Нурууны яваг дээр энгийн явагаас илүү удаан барьж удаан хийдэг. Тэгээд цөөхөн хөдөлгөөнийг удаан барьж хийдэг. Барьна гэдэг чинь нэг басна нэг сунгаж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энгийн явагаас илүү зөөлөө дээрээс нь нөгөө тэсвэр хүч бага шаардсан юм зөөлөө хөдөлгөөн. Энгийн яваг дээр бол тэсвэр хэрэгтэй, төвчээр хэрэгтэй, илүү хүч гаргадаг, илүү ачаал авдаг тий. Бидний нуруу өвчтөй байгаа учраас маш цөөлөн сунгах. За тэгээд тайвшрах. Баг зэргийн ачаал авах. Энэ байдлаар нурууны яваг хийнэ. За тэгээд яагаад ингэж байгааг багш нь одоо лекцэр хэлдэг. За зөөлөн толгоогоо төвдөө авчраад хөлийг татаа төвдөө авчирлаа. Хоёр гараараа тэврээд өөрлөгөө татаад өгье. Хөвлөө гой хоёрыг ортуулаад тэвэрж байна. Та эндээсээ хөлийг зөөлдөн жигээд амралтын байрал буюу шавасана байрал руугаа шилжиж. За алчуур хүнжлөөр өөрийгөө сайхан дулаах уучаад. За энэ шавасана байрлалыг хийгээрээ заавал хийж байгаарай гэж багш нь хэлсэн тийм ээ. Хэлэг үлээ. За хэлэгээ хэлж өгнө. За нүднийхаа дэрийг тавиад
За зузаан ийм алчуур байвал одоо нөмөрж байгаа хүнжлөөсөө өөр дахиад алчуур байвал жоох ингэж бүр хэлж байгаа сэр нурууныхаа доор. За энийг багш ингээд харуулчих. За нэг ийм хөө болгож жагаад ийм байна те. Ингэж жаад энэ. За ингээд сэр нурууныхаа доорт харуулад за ингээд амраа. Хөлөөж игээд өөрийгөө хувчаад дээрээ тавиад. За нэг бол энэ хүзүүнийхаа доор тавьж болно. За бидний нурууны өвчлөл ямар байгаагаас шалтгаалаад энэ нуруу бүслэгийн нурууныхаа доор бас тавьж болно. За таатай байвал эндээ тавьж болно. Таагүй байвал тавьж болохгүй. За урагшаага нуруу нь урагшаага гулссан хүн байгаа тий. Тэр хүн бол тавиад хэрэггүй. Яагаад гэвэл ингэ нуруугаараа улам хотоогоо даах тусам нөгөө гулсалт улам ингэ урагшаага яваад байдаг учраас тавьж болохгүй. За султтай хүмүүс бол тавьж болно нурууныхаа доор. Энэ бүслэгийн нурууны доор. Лордоос тэгшэрсэн гэдэг хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс бол энэ нурууны доор тавьж болно. Тэгээ ер нь нурууны доор таатай байвал тавина гэсэн. Эвтэйх өөрт эвтэйх нь таатай байвал. За гулсалттай хүн маань тавьж болохгүй байна шүү дээ. Яг бүслэгийн нурууны доор. Дээгүүр бол сэр нурууны доор бол тавьж болно. За тэгээд улаахан өөрийгөө сайхан хувчаад за амралтын байрлалд ороод дээрээ тавлаа. Хоёр гарынхаа алгыг дээш нь харуулад биеэсээ олдуулъя. Гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад өөрийнхөө амьсгалын чимээг сонсъё. Амьсгал авч байгаа чимээг сонсъё. Буцаагаад гаргаж байгаагаа сонсъё. Ингээд чимээ гаргаж бид нар амьсгалдаг шүү дээ, тийм. Яг энэ чимээг анхаарай. Толгой дэлдэг бодлого зөвхөн амьсгалаа сонсоод амьсгал хэрхэн орж хэрхэн гадагшилж байгаа мэдрээ. Хөлийн хуруу, хөлийн уул шагаагаас суллаа. Шилб, өвдөг, гуяа суллаа. Нуруу, хэвлээ, урт, цээжээ суллаа. Мөр, буулга, тохоогоо суллаа. Шуу, гарын алга, сарвуунуудаа суллаа.
Дулаараа тухаа соллоо. Хумсог нүдээ суллаа. Хацар жавжаа суллаа. Цуусан шүд оруулаа суллаа. Нүүрнийхээ булчингуудыг бүхэлд нь суллаад нүрээ тэнийл гэж мэдрээ. Хөлийн хуруу. Хөлийн бол шагаагаа хөдөлгөөд хоёр хөлийг нийлүүлээ. Хоёр гарыг дээшээ зулаа ороод авсраад гарын үзүүр хөлийн үзүүрээс хоёр дэш нь татаад суугаад суняагаа дэвшээлгээ. За зүтээ эндээс хоёр хөлөө нуулж агаад ташаага зүүн тал руугаа өргөж тавиад. За биеийнхээ баруун талаар. Баруун талаа. За ингээд хөлөө жоохон нуулаад. За хин хөлөд хүүхэд байралд ороод амарч. За эндээс нүдэн ансан чигээрээ зүүн гараараа газар тулж агаад цээжийг зөөл өргөөд бослоо. Өөртөө эвтэйхэн сууя. Завлаад. Амьсгал авлаа хоёр гар дэшээ. Амьсгал хавсраад амьсгалаа гаргаад цээжний өмнө буулгалаа. Эндээ гүнзгий амьсгал аваад гаргая. Дахин гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдийг алгуурхан нийл. Намасте. За сайхан амарцгаснаа.